Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдрийн хичээлийн сэдэв хатуугийн тэмдэг, зөвлөний тэмдгийн тусгаарлах үүргийг мэдэх. Энэхүү хичээлээрээ бүгдээрээ ямар үгийн араас хатуугийн тэмдэг авах вэ? Ямар үгийн араас зөвлөний тэмдэг авах вэ гэсэн дүрмүүдийг үзэхээс гадна дөрвөн тус бүртэй холбоотой жишээ өгсөд багш нь оруулсан учраас бүгд жишээ өгсөө дөрвтэйгээ харьцуулж маш сайн анхааралтай хараад дэвтэртээ хичээлээ заавал тэмдэглэж аваарай. Шинэ хичээл учраас ойлгохгүй байж магадгүй учраас багш нь дараагийн хичээлээрээ энэхүү хичээлийн баттгах хэлбэрээр хичээлүүд оруулах болно. Ингээд сурагчтай амжилт хүсье. Өнөөдрийн хичээлийн зорилго нь хатуугийн тэмдэг, зөвлөний тэмдгийн тусгаарлах үүргийг мэдэх. Юу зорилгын хүрээнд хатуугийн тэмдэг, зөвлөний тэмдгийн дүрмийг тэмдэглэх, жишээ өгсөй бичиж зээжлэх, баттгал, гэрийн даалгавар гэсэн зорилгын дагуу өнөөдрийн хичээлээ зохион байгуулнаа. Тэгэхээр бүгд хичээлдээ маш сайн анхааралтай оролцоод дөрвөн тус бүрээ заавал дэвтэртээ бичиж тэмдэглэж багш руугаа илгээгээрэй. Дүрм 1. Гээгүүлэгчээр төгссөн эр үгэнд иргэшинд А, И, О, У орно. За И бол сармаг шиг тийм ээ хүүхдүүдээ эр үгийн үгэнд хоёуланд нь орно гэсэн үг. Энэхүү гээгүүлэгчээр төгссөн эр үгэнд Я, Йог залгахдаа өмнө нь хатуугийн тэмдэг бичнэ. Тэгэхээр гээгүүлэгчээр төгссөн эр үг ямар үг байж болох вэ? За бүгд сайн бодоорой. Гээгүүлэгчээр төгссөн эр үг. Эр үг гэдгийг маш сайн анхаарай шүү. За тэгвэл түүний араас Я, Йог залгахдаа хатуугийн тэмдэг бичих нэ. Одоо бүгдээрээ жишээ өгсөй харцгаая. Гээгүүлэгчээр төгссөн эр үгсийг одоо бүгдээрээ харж байна. За энэ хүүгс нэгтэнд 10 үг байна. Бүгд дандаа эр их шиг орсон үгсүүд байгаа. За бүгдээр үгөө уншия. Дуул, хамгаал, сонс, унш, хурдал, сур, бод, хар, харилц, наад гэсэн үгс байна. Эдгээр үгсийн араас Я, Йог залгахдаа өмнө нь хатуугийн тэмдэг бичнэ. Одоо бүгдээрээ уншицгаая. Дуулъя, хамгаалъя, сонсъя, уншия, хурдлъя, суръя, бодъя, харъя, харилцъя, наадъя гэсэн үгсүүд бий болж байна. Тэгэхээр за ямар үгийн араас Яг, ямар үгийн араас Йог залгахныг сайн хараарай. Ёо орсон хэдэн үг байна вэ? За бүгд олсон байх. Ёо орсон 2 үг байна. Сонсъя, бодъя. Тэгвэл ёо орсон үг маань ямар гişгийн араас орсон байна вэ? Үүнд О гişгийн араас орсон байгааг харж байна уу хүүхдүүдээ? Тэгэхээр О гişгтэй үг байх юм бол Йог залгана. Харин бусад тохиолдолд Яг залгах нэ. За бүгд жишээ өгсөөсөө тэмдэглэж аваарай. За дараагийн дүрм бол гээгүүлэгчээр төгссөн эм үгэнд. За эм гişгэнд И, Ö, У гişгүүд орох нэ. Гэр үгсийн араас Ег залгахдаа өмнө нь зөвлөлийн тэмдэг бичнэ. Өмнөх слайднээр бүгдээрээ гээгүүлэгчээр төгссөн эр үг гэсэн бол анхаарна. Энэ удаа гээгүүлэгчээр төгссөн эм үг гэж байна. Эм үг. Эм үгийн араас Ег залгана, эр үгийн араас Я, Йог залгах юм байна. За бүгдээр энэ дүрмтэй холбоотой жишээ өгсөй харцгаая. За мөн адил 10 жишээ өгс байна. Өгсөө уншицгаая. Өмс, хүс, өг, шүт, инхрил, хэл, шид, хүндэл, дээдэл, үнс гэсэн үгсүүд байна. Эдгээр үгснүүд бүгд гээгүүлэгчээр төгссөн эм үг. За үүний араас Яг залгахдаа өмсөй, хүсье, өгье, шүтье, инхрилий, хэлий, шидий, хүндлий, дээдлий, үнсэй гэсэн үгсүүд бий болж байна. За бүгд жишээ өгсүүдээс тэмдэглэж аваарай.
Мөн дөрмүүдээ бас бичгээ мартаа хүүхдүүдэд. Дүрм 2. Их шиг болон зөөлний тэмдгээр төгссөн үгэнд я, е, ёг шууд залхам. За тэгэхээр ишгээр төгссөн зөөлний тэмдгээр төгссөн үгсүүдээ бүгд бодоорой. Ишгээр төгссөн ямар үг гэж болох вэ? Зөөлний тэмдгээр төгссөн ямар үг гэж болох вэ? За сайн бодоод энэхүү дүрмээ дэвтэртээ тэмдэглэж аваарай. За энэхүү хүснэгтэнд их шиг болон зөөлний тэмдэгтэй үгсүүдийг хоёр багнанд хувааж бичсэн байна. За эхний игнэнд их шигтэй үгсүүдээ бүгдээрээ харцгаая. Хайрлыг, хүргэе, ойлгоё, өндөрлөе гэсэн үгс байна. За тэгвэл хамгийн ихний хайрлыг гэдэг үгэн дээр хайрл гэд ямар гişгээр төгссөн бэ? Гişгээр төгссөн байна. Энэхүү гişгийн араас яг шууд залгасан байна. Тэгвэл хүргэе гэсэн үгэнд хүрэг гэсэн үг байна. Хүрэг гэсэн үгийн араас е залгаад хүргэе гэсэн үг бий болсон байна. За дараагийн үг ойлгоё. Ойлго гэсэн үгийн араас ёг шууд залгасан байна. Дараагийн үг өндөрл гэсэн үгийн араас ег шууд залгасан байна. Тэгэхээр хүүхдүүдээ энэ дээр юуг анхаарах ёстой вэ гэхээр за ишгээр төгссөн үгийн араас л я ёг шууд залгах байна. За мөн орсон гişиг орсон үгэнд ёг залгах юм байна. За орсон гişгэнд ег залгах юм байна. За орсон гişгэнд яг залгах юм байна гэдгийг давхар сайн анхаараарай. За тэгвэл 2 дугаар игнэнд зөөлний тэмдэгтэй үгсүүд байна. За тэгэхээр энэ үгсүүдтэй маш зөв хэлэх нь чухал шүү хүүхдүүдээ. Хэрвээ буруу хэлвэл буруу утгатай болж байгаа учраас үгээ заавал зөв хэлэх хэрэгтэй. Мөн зөв унших хэрэгтэй. Тэгэхээр бүгдээ үгөө уншъя. Бэр гэж хэлэхэд ер нь яасан бэ? Зөөлрч хэлэгдэж байна. Хэрвээ би одоо бүгдээрээ зөөлтэй тэмдэггүй хэлж үзье л дээ. Бар. Тэгэхээр зөөлний тэмдэггүй хэлэх юм бол бар гэд амьтны нэр болж байна. Харин зөөлний тэмдэгтэй барь гэх юм бол үйл үг болно гэсэн үг. Барь. Гар барь. Хаалганы бариул барь, тийм ээ? За тэгвэл дараа нь зориг. Үүн дээр яасан байна? Мөн эр маань зөөлрсөн байна. За дараагийн үгэнд тарь. Ногоо тарь, тийм ээ? Юм тарихын тарь юм байна. Тэгвэл тарь гэдэг үг маань зөөлний тэмдгээр төгссөн учраас яг шууд залгасан байна. Дараагийн үг соль. За соль гэсэн үгийн араас ёг мөн шууд залгасан байна. Эдгээр үгсүүдийг зөөлний тэмдэггүй хэлэх юм бол утга нь өөрчлөгдөн гэсэн үг. Бар, зор, тар, сол гэсэн үгсүүд бий болно шүү дээ. Харин зөөлний тэмдэгтээ бичиж хэлснээрээ барь, зор, тарь, соль гэж утга нь өөрчлөгдөн, өөр сонсогдно гэсэн үг. За бүгд жишээ үгсүүдэд тэмдэглэж аваарай. За одоо баттгал хичээл. За энэхүү баттгалд маань яг вэ гэхээр я, е, ёгийн араас хатуугийн тэмдэг, зөөлний тэмдэг орсон үгсүүдийг өгүүлбэр, холбоо үг гэсэн 3 хэсэг бүлэг болгон хувааж та бүхэн жишээ харуулсан байгаа. За өгүүлбэрийн хувьд гэр бүлээ хайрлая, эрүүл мэндэ хамгаалъя гэж байна. Тэгэхээр гэр бүлийн хайрлая гэсэн өгүүлбэрт хайрл гэд ишгээр төгссөн үгийн араас яг яасан бэ нөхдүүдээ шууд залгасан байна. Харин эрүүл мэндэ хамгаалъя гэдэг үгэн дээр яасан бэ нөхдүүдээ бол эрэг шиг, тийм ээ. Тэгэхээр гэрүүлэгчээр төгссөн эр үгийн араас яг залгахтай өмнө нь хатуугийн тэмдэг авсан байна. Үгээрээ ялгаатай гэсэн. За холбоо үгийн хувьд дурсан санаа эрхэмлэн дээдлий,
Зөв уншия. Гэртээ харъя гэсэн байна. Тэгэхээр дурсан саны гэсэн холбоо үгэн дээр яасан байна? А гэсэн их шигээр төгссөн учраас яг шууд залгасан байна. Харин дээдли гэсэн үг маань гээгүүлэгчээр төгссөн эм үг учраас яг залгахтаа өмнө нь зөөлний тэмдэг авсан байна. Уншия гэсэн үгийн хувьд унш гэд гээгүүлэгчээр төгссөн эр үгийн араас яг залгахтаа өмнө нь хат үгийн тэмдэг авсан байна. Гэртээ харъя гэдэг үгийн араас яг шууд залсан байна. Яагаад гэвэл харь гэд зөөлний тэмдгээр төгссөн. Харин зөөлний тэмдэг болчвол хар гэдэг үг болно. Хар өнгө болчихно. Хар. Харин зөөлний тэмдэгтэй учраас харь гэд үйлэг болчихно гэсэн үг. Тийм учраас яг шууд залгасан байна. За үгний хувьд сахий, өмгөөлөй, давхий, бодъё гэсэн үг байна. Тэгэхээр сахий гэдэг үгийн хувьд сахи гэд яасан байна. Зөөлний тэмдгээр төгссөн байна. Зөөлний тэмдэг бол сах гэдэг үг болно. Зөөлний тэмдэгтэй учраас сахид гэсэн үг бий болж байгаа юм аа. За өмгөөлөй гэдгийн хувьд өмгөөлгээд гээгүүлэгчээр төгссөн эм үгийн араас яг залгахтаа өмнө нь зөөлний тэмдэг авсан байна. Харин давхий гэдэг үгийн хувьд бол давхих гээд их шигээр төгссөн учраас яг шууд залгасан байна. Бодъё гэдэг үгийн хувьд харин гээгүүлэгчээр төгссөн эр үг учраас ёг залгахтаа өмнө нь хат үгийн тэмдэг авсан байна. Багш нь хэлж байсан тийм ээ. Ёг зөвхөн о гişгтэй үгэнд л заалгана гэж. За бүгд баттгал хичээлээрээ ойлгосон байхаа гэж найдаж байна. За гэрийн даалгаварт багш нь юу өгөх вэ гэхээр дараах үгсийн араас я, е, ё залгахтаа хат үгийн тэмдэг, зөөлний тэмдэг алийг нь сонгоон сайн бодож залган бичээрэй. За үүнд багш нь 10 үг өгсөн байгаа. Суу, уйл, дүүл, сорь, хичээ, тамгал, хөгжүүл, сахи, ажигл, зөвшөөр гэсэн үг. За эдгээр үгсийн араас я, е, ёг залгахтаа хат үгийн тэмдгийг авах уу, зөөлний тэмдгийг авах уу, эсвэл шууд залгах уу гэдгээ сая хичээлийн ихэнд үзсэн дүрмүүдээ жишээ үгстэйгээ сайн харж байгаад гэрийн даалгавраа хийгээрэй. За өнөөдрийн хичээлдээ анхаарал хандуулсан сурагчдаа баярлалаа. За бүгд шинэ хичээл учраас маш сайн анхааралтай сонсож хичээлээ заавал дэвтэртээ тэмдэглэж аваарай. Дараагийн хичээлээр багш нь баттгах хэлбэр, хат үгийн тэмдэг, зөөлний тэмдэг, тус бүрт нь хичээл оруулах болно. Ингээд сурагчдаа амжилт хүсье.